Бүгдээрээ шинэ оны минь төргий. Өөрхөн хүмүүс минь тэгээд Бенгалийн гал хараа азар энэ жил дуусаагүй. Ер нь би шинэ жилийн үеэр Бенгалийн гал аваад хадгалждаг байхгүй юу. Тэгээд 100 мөн энэ тийм зугаалганд явахтаа гоё. Амралт аяллаар явахтаа энэ төр асаадгийн 100 олдохгүй юм шиг санагдаад байдээ. Би хайж үзээгүй л дээ. Оны минь төргий. Бүгдээрээ шинэ оноо сайхан гаргасан уу? 2025 онд хийж бүтээсэн зүйлээд өгнээд 2026 оныхоо мөрөөдлийг бүгдээрээ бичсэн үү? Би бичсэн. Тэгээд юу болох нь хэдэл харж илээ те. 26 онд ямар сайхан жил байгаасай. Тэди. Ау, ямар. Йоо. Хамаг юм шатаалаа. Йоо. Гар мар бүр байхгүй боллоо. За энэ ширээн дээр байгаа. Жижигхэн лагаас ачих. Тэгээ би нэг уухамтай нэг юм уухан бэлдэж авчирсан энийг ууя. За манайхаа өнөөдөр штэ хэдүүлээгээ хүсэн үлээсэн бичлэг орж ийн. Тэгээд надад нөгөө өмнөх бичлэгэн дээр ярьсанчлан нэлээд жоохон хэцүүхэн зүйлсүүд тохиолдсон. Тэгээд тэрний дараа би part 2 болгоо зүгээр уг нь зөндөө ч хадаа нэг бичлэг бас бичсэн байсан. Тэгээ тэрийгээ уг нь орууландаа гэж бодож ирсэн аа. Генет нөгөө уулзгаж байгаа эмэгтэйчүүдтэйгээ нэгтгээд шинэ жилийн баяр тэмдэглэнгээ уулзчвал гоё юм болов гэсэн санаа орж ирсэн. Гэхдээ тэр бүтээгүй. Яагаад тэгэхээр яг оролцох хүмүүс нь арга хүрхгүйсэн. Тэгэхээр цусалчихсан байгаа. Тэгээд ямар ч байсан part 2-ыг аль биесны яг ярьсан part 2-ыг уг нь оруулъя гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ та нар үзмээрээвэл оруулж болно. За тэрийг би эхний нөгөө ээж болдгоо, ээж болж чаддгүй ээж нар гэж байдаг гэдэг бичлэгийг хийснийхээ яг 7 хоногийн дараа байна уу 10 хоногийн дараа нэг өдөр чигтэйхэн сайхан сэтгэл санаа сайхан болоод тэгээд бичээд уг нь хадгалчихсан эдитлээд яг ингээд аплод хийхэд тэ постлоход бэлэн болчихсон тийм бичлэг байгаа надаа. Тэгээд бас ингээд гоншгонооч байгаа юм шиг те гонгонооч байгаа юм шиг бас байн энэ сэдвийг ингээл яриад хүн болгоны одоо сэтгэлийн тэр шарахыг те тэр чинь бас нэг тийм сайхан зүйл биш байгаад идэг те байн ингээ хөндөд байхыг хүсэхгүй байгаа боловч яг үнэндээ тэгээд ярихгүй болвол те энэ бүхэн энийг шал дэмий зүйлээ ярихгүй болвол тэгээд яригдахгүй хин нэгэн ярихгүй л болвол энэ бүхэн ингээл яригдахгүй те ил юм шиг мөртлөө далд байсаар л байх юм байна. Тийм болохоор хэдүүлээ энэ дээр ингээд угаасаа дуурай те надтай нийлээд дуалгаа өөрөөсдийнхөө хүргээд явах хүмүүс ч гэсэн байгаа. Яг хөө миний ингээд олон нийтдээ сүлжээнд өөрөө ингээ багахгүй хөрхөн контент хийгээд контент хийжтэй. Тэгээд бичлэг янз бүрийн юмнууд хийгээд гайгүй бас ингээ хүн танихгүй бол биш шүү дээ. Би бол од мод биш. Тэгтээ зүгээр тодорхой хэмжээнд нэг намайг бол нэг хүн зүс харж исэн ч байдаг ч юм уу те. Тийм байдаг. Тэгэнгүүт тэрийг бодоо те би өөрийнхөө карьерийг ч юм уу би үнэхээр хандлтаа өсөж исэн бол иймэрхүү дарк ч байхад те. Тэгэхэд айгу жоохон хэцүүхэн хүндхэн юм сэдвүүдийг би барьж авахгүй байх байсан те. Тэгэхээр яг би зүгээр ингэж ойлгосон хүмүүс намайг хандлтын төлөө хийсэн байж магадгүй гэдэг нэг юм эмгтээчүүд зүгээр хараад жоохон тэгж бодоод байгаа юм шиг нэг яриануд би нэг хальтал сонссон. Тэгээд яг хөө тийм олон дагагч магчтай хүмүүсээс тийм бодол байх шиг байлээ. Би харсан. Тэгээд яг хөө нэр цохоогүй ч гэсэн ерөөдөө ингээ ойлгогдчихл байгаа юм л да. Хандлтын төлөө гэдэг чинь арай гүү юм аа тий. Арай өөр эд юм аа. Хандлтын төлөө байсан бол би илүү эерэг, илүү хөгжилтэй, илүү ингээд нөгөө гэмтэргээ ярьдаг ч юм уу тий. Ингээд явах байсан юм аа тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм хамгийн гол нь хүүхэд гэдэг чинь нандин зүйл, гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл. Тэгээ би энэ зүйл дээр өөрийнхөө хандлтын төлөө би энийгээр ингээ хандлт аваад ингэх надад ямар ч шаардлага байхгүй манайхаа. Надад бүр ингээ тийм ямар ч шаардлага байхгүй. Би бүр тэгж хүсэхчгүй байна. Тэгэхээр зүгээр хүүхэдтэй болохгүй байхаар одоо тэгвэл өнөөдөр би ингэж ярих гэдэг юм л да. Хүүхэдтэй болоогүй эсвэл болцсон те миний тууснуудыг туулаад минийхээс хүнд хэцүүг туулаад гарчихсан эмэгтэйчүүд над руу маш их чат бичсэн, DM бичсэн, комент үлдээсэн байлаа. Бас та нар комментүүдийг ингээ гүйлгээд унссан бол те. Тэгэхээр юм байна манайхаа. Тэр комментуудаа сэтгэлдээ уншина.
тэрийг бол хамгийн сүүлд уншия гэж бодож байна. Тэгээд ирсэн чат DM-үүдээс заримаас нь би зөвшөөрөл авч үнэхээр амжаагүй шүү, нөгөө ухаан санаа орон гарan байсан болохоор би тэгээ дараа нь энэ бичлэг хийн гэж мэдээчгүй байсан болохоор заримаас нь зөвшөөрөл аваагүй шүү. Тэгээд хэрвээ өөрөө чинь чат DM уншигдах юм бол нэрийг чинь дурдахгүй уншиж байгаа шүү. Тэгэхээр аюулгүй. Тэгээ бас уучлаарай. Дээрээс нь одоо ч гэсэн ингээд энэ бичлэгийг хийгээд одоо нилээдгүй бас хугацаа өнгөрлөө штэ. Тэгэхэд бас үзээд уйлаад байгаа эмэгтэйчүүд бас стил байгаад байна. Тэгэхээр дахин уучлахгүй тий. Өнөөдөр ингээд хин нэгэн зөв зүгээр байгаа хүний зүрх сэтгэлийг очиж самраад тий юу ч хамаагүй яриад би ингээ өөрөө хүчээр уйлуулдаг кино ч юм уу уйлуулах гад байдаг тийм юмд айгу дургу байхгүй юу би яах гэж ингээ зөв зүгээр байгаа хүний сэтгэлийг яад ингээ самраад байгаа юм бэ? Яад хүнийг ингээд амар уйлуулад яад ингээ хүний сэтгэл зүг ингээд дэшин доош нь улгаад идэм би амар ятгаатай зүгээр байлгаач гэдэг юмыг би айгу хүсдэг байсан чинь өөрөө тийм юм хийчиж би өөрөө хийчиж яг юу бодож исэн гэхээр би зүгээр хинт ч мэдгүй гомдоод исэн хинт ч юунд ч мэдгүй амар харамсаад исэн хүүхдээ алдсандаа харамсаад ахаад надад тэр хүүхд мань ирэхгүй бол яанаач гэж аягаад исэн юм шигтэй ингээд айгуу тийм контролгүйгээр зарим зүйлсийг хийсэн. Тэгээд би нөгөө өмнөх бичлэгэн дээр нэг хальт хийгээд устгасан апарт 2 гэсэн бичлэгэн дээр ярьсан штэ. Манай хадмууд хүртэл, манай гэрийнхэн хүртэл надад юу тохиолдоод байгааг миний тэр бичлэгнээс үзээд мэдсэн юм аа манайхаа. Зөвхөн миний үзэгчд тэрийг мэдсэн юм биш. Миний ойр дотныхан бүгд тэр бичлэгнээс надад юу тохиолдсныг бүрэн ойлгож авсан юм. Би юусоо яриаггүй. Ялангуяа би надад асуудал тохиолдол юм бол би шууд тэгээд шууд ингээл урдураа хам носгоол шууд ингээд гав ганцаараа болчдөг. Бүр чивчмээгүй болчдөг. Хан ширтэл, таац ширтэл, бясалгал хийгээл, уйлал, идээл ингээл ээжэдэг. Ерөөсө тийм сонирм тийм хүн. Тэгсэн мөртлөө хүнд зовлон тохиолдоход би бүр хамгийн түрүүнд очихыг хүсдэг. Хин нэг нь зовж шаналж өвдөж хавдах юм бол би чадхаараа асарч, чадхаараа тойголж санаа тавихыг хичээдэг. Тэгсэн мөртлөө айгу ингээ зөвлөгөө өгдөг те зөвлөгөө өгөөл амар ингээл ярилцаал бараг сэтгэл муухан сэтгэл зүйч шиг л ингээл үйлчлэгээ үзүүлээд байгаа юм шиг те тэгдэг мөртлөө яг надад тоглолт би хинт ч юу ч ярьдаггүй би тийм байха болохоор шийдсэн манайхаа тэгээд тий шийдсэн болохоор би тийм бичлэгийг хийж байгаа одоо энийг ч гэсэн хийж байгаа би өөрийгөө нээж байгаа байхгүй юу нээлттэй зүрх сэтгэлээ бүх юмаа ингээд нээгээд тэглээгээд далан булчирхаагаа тооч гэсэн үг биш л дээ би мэднэ. Тэгтээ мэдгүй би хаанаас эхлэхээ мэдгүй байна. Ямар ч хэсэг эхлээд энийг ярих хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд хэдүүлээ яг эмэгтэйчүүдээс те ирсэн урмын хүүхдээ болон зарим нь айгу уйлуулж магадгүй би ингээд сэтгэл санаагаа бэлдсэн. Тэгээд одоогоор нөгөө яг зулбалт чижтэй эн чи одоо нөгөө эрт тасралт юм байлаа л дээ. Тэрний үр нөлөөгөөр ингээд стил те ингээд блод те цус ингээд гарсан хэвээрээ байгаа. Гэхдээ одоо багасж байгаа. Ингээд маш хуучин цус хар бор тийм цус гардаг юм байлаа. Тэгээд одоогоор миний би бас хөрхийн ингээд үйл явц явагдчихл байна. Тэгээд хөрхийн минь энэ биеийг би бүр өөрийнхөө энэ би ямар ч их зовоодоо гэж бодгоор ингээд It's okay гэлдэг. Та нар ингээ өөрийгөө тэрвэрж байгаараа за. Зүгээр гэлтэй. Одоо хэдүүлээ ингээд амар хэцүү хүнд эхлэхгүй шүү. Одоо хэдүүлээ ингээд чатнууд уншаас өмнө би яг жоохон дэлгэрэнгүй ч байхав нэг юм ерөнхий ойлголт өгье те ингээд сэтгэлдлүүд бичсэн одоо тэр бичлэгэн дээр байгаа сэтгэлдлүүдийг харсан ч гэсэндээ ингээд ерөөсөө энэ талаар төсөөлж байгаагүй жоохон дүүнер маань дүү охтууд маань те эсвэл хизээч энэ муухай зовлонг те энэ хэцүү зовлонг туулахгүйгээр ингээд сайхан үр хөвгтэй болоод гоё гэр бүлтэй болсон эмэгтэйчүүд маань байгаа юм бэлээ. Тэгэхээр ерөнхий нэг юм ойлголт өгье л дөө. Зүгээр яг энэ зовлонг туулж хахад яагаад та нар ингээд хүүхэд гаргадаггүй хүүхэдтэй болж чадахгүй байгаа эдгээр эмэгтэйчүүдийг та нар жоохон зөөлөн хандах хэрэгтэй юм бэ гэд те тэр балиар мухар сус хөөд байна гэл ингээд юмнууд ярил л да. Ингүүд хамгийн ихнийх нь миний хувьд хүний эцэг гэдэг хүн аав гэдэг хүн бүр ингээд бараг те таарсан хад чулуунаасаа хүртэл
залбирч мөргөөд гуйгаал те бараг гуйхаар залбираал ингээд тийм болчдөг юм байна айгу өрөвдөлтөө. Тэгэхээр одоо тухайн эмэгтэйгээс гадна гэр бүл эцэг гих эгч дүү ах бүгд манай дүүгийн охин миний бараг ингээд гар дээр ингээд өссөн те ихэнх юм амьдралынхаа ялах үеийг надтай хамт өнгөрөөсөн байхгүй. Тэгээ би ягаад ч юм бусад ах эгч дүүнэрийнхээ хүүхдүүдээс илүү хамгийн бага дүүгийнхээ охин дайм байхгүй юу. Тэгээд тэр охин ээждээ тэгж хэлсэн гэсэн. Ээжээ би анаг жирэмсэн хүүхэдтэй болохгүй болвол хөгшөрхөөр нь анаа дээр очиж амьдарч болох уу гэдгсэн гэнэ. Тэгсэн чинь ээж нь чи тэгээд нөхөр мөхөртэй болохгүй мүү гэдгсэн юм чи. Тэгэл болчвол тэгэл хаяатаа очиод тэгэл хамт байна штэ. Би анаатайгаа хамт амьдраад хөлийн очнаа гэж хэлсэн гэсэн заяа бүр амар хөөрхөн байгааз. Тэгэхээр ингээд гэр бүлээс гадна тэр жоохон хүүхдүүд хүртэл тэрийг ойлгодог байгаа байхгүй те. Тэгэнгүүт гаднаас хүмүүс яадаг вэ гэхээр тэ хүүхд гаргаагүй ми хажуугаар салхин доогуур бити явж гişиг тэгснэ ийм хүүхд гаргаагүй ийм суваа юмнуудтай бити хэрүүлхий энтер гэдэг те нэг ийм монголчуудын ийм дээр үеийн тэр харанхуу бүдүүлэг тийм үе өнгөрцөн те. бид нар одоо трансгендер гей те LGBTQ хүмүүс ч гэсэн хүн гэдэг штэ. Тийм нийгэмд тийм 90 үед тийм 100-д амьдарч байгаа. Тэгэхэд хөөхд гаргахгүй байна, чадахгүй байна, те болохгүй байна гэдэг чинь ингээд дахиад нэг бүлэг хүмүүс юм уу те үгүй байхгүй. Бүгдээрээ адилхан хүмүүс. Тэд яг ингээд амар гендрийн асуудал те тийм рацист тийм балиар үздэг янз янзын үзлүүд байдаг шүү дээ те. Арьсангүний ялгарлаж гадуурхдаг үзэл байдаг. Хүүсээр ялгарч гадуурхдаг те. Амьдралын боломж олцоо царай зүс бие хаа бүх юмар ингээ ялгуулдаг нэг юм рацизм те. Нэг рацист үзэлтэй хүмүүс болвол ингээд үнэхээр ухаан муутай байдаг те. Нэгдүгээр те үнэхээр хүний адаг байдаг юм шиг надад санагддаг. Тэнгүүд яг уу бас нэг хүн юм байдаг юм байна л да. Дээд төрөл доод төрөлтөнгүүд гэж байдаг гинэ. Тэгэнгүүт яг жишээ нь одоо та нарт ийм хүн байдгүй. Зөвхөн нэг 5-10 мянган төгрөгөн дээр зүгээр тэр хүн хин гэдэг нь хангалттай танигдаад нөхөрлөө болчдөг те. 5-10 мянган төгрөгийн төлөө одоо үүдээ чамтай надтай те ингээд хин нэгэн амар ингээд ашиглаад харцдаг ч юм уу ингээд. Тэнгүүд ингээд өөрийгөө ингээд таниулцдаг хүмүүс байдаг штэ. Тэр шиг одоо бид нар ингээд одоо юу гэмтэй дээд төрөлтөө хүмүүс болвол те бүгдийг харж яадаг. Бүгдэд ингэж баярхдаггүй, бүгдэд цэцрэгдэггүй ийм яахгүй ийм тийм мачур гэдэг штэ те нэг ийм бүх юмд ийм дэнстэй хандадаг ч юм уу ийм хүмүүс байдаг. Тэгэнгүүт амар өрөвдөлтөө хүмүүс чинь бүгдийг гайхуулдаг, бүгдэд цэцрэгдэг те. Бүхнээс илүүд өөрийгөө тавьдаг. Ингээ бусдыг юу ч биш те ингэж байгаа юм шиг боддог. Би хэний ч хүүхдийг одоо юу гэдэг хэний ч хүүхдийг би хүмүүжүүлэх гэж амьдраагүй гэж ингэж ирээл өөртөө ингээ өмөрдөг их гой гой хүүхнүүдтэй болсон юм шиг надад харагдаад байдаг байхгүй. Тийм одоо нөгөө зүгээр хүнд энийг ингээ дараа нь ярих юм бол амар энэ айгүй том нэг юм сэдв заяо. Би энэний талаар нэг сайн бодож жагаад нэг бичлэг хийх гээд байгаа юм. Ер нь л би нэг ийм ярьдаг бичлэгнүүдийг хийж яа гэсэн бодолтой байгаа хгүй юу. Тэгэхээр та нар бас үзмээрээ үл хэлэхгүй те. Тэгээ хэдүүлээ ярилцдаг ч юм уу ингээд миний бодол 100% те нэг юм туйлын үнэн байхгүй, туйлын худал гэж байхгүй гэдэг шиг ингээд авах гээхийн ухаанаар хандаараа би зарим үе та нарт таалагдахгүй байж магадгүй, зарим үе таалагдаад хайрыг чинь татаж магадгүй гэд байдаг штэ те. Тэгэхээр зүгээр одоо нөгөө бүр халуур явцсан. За тэгээ нөгөө гэр бүлээс гадна ингээд үнэхээр сайн найзтай бол те үнэхээр ингээд сүнснийхаа найзыг олсон бол те бид нар тэр найзууд маань ч гэсэн ингээд шаналлахыг үгүйсэхгүй те амар өрөвдөлтөө. Тэгээ ер нь ийм хүмүүс ч айгу өрөвдөлтөө байд юм аа манайхаа. Тэгэхээр янз янзын тэр мухар сүсэг тэр хачин яриа мараа тийм юмнуудад одоо нөгөө муур эзнийг үхээсэ гэж хараад гэдэгтэй яг адилхан юм яваад байна штэ тий. Салхин доогуур гардггүй ч гэж хараад эзэн салхин байхад би тэгээд хаагур зүрхийн хүнтэй
амар ядаргаатай би нисэх юм уу яах вэ? Эсвэл би газар ухаа газрын гавар ороо явах юм уу? Эн чин бас ингээ бодууштай те нэг юм айгу юм тэнэг бүдүүлэг харанхуй үеийн тэр балиар юмнуудад итгээд ингээ явдаг хүн одоохондоо тэгтээ бас багассан бэлгүй дээ. Тэгээ яг багаснаг үгүй заяа. Худлаа ингээд дээрэс нь ийм байдаг заяа. Хоёр дахь нь заяа. Гэр бүлээс одоо зовж байгаа гэр бүлийнхэн зовж байгаагаас гадна хоёр дахь зүйл нь хүмүүс айгу харддаг нөхөр мөхөртөгөө найз залуутайгаа тэ хүүхэд гаргахгүй ингээд байхаар өөртөө ингээд айгүй хүүхдүүд гаргаад өгсөн ингээд сайхан хантайгаа сайхан амьдарч иж ингээд надтай найзалж чаддгүй. Та нар тийм юм тохиолдож ирсэн үү? Найзалж чадахгүй нөхөртөөгөө хардна. Бүр ингээд мэдэгдээд энэ заяо. Айгүй муухай. Тэгээ нөхөртөөгөө хардж байгаагаа намайг хүүхэд гаргаагүйгмээр далимдуулж доромжилж нөхөртөө ярьдаг. Одоо хаашаа нөхөр минь энийг сонирхоод энтэй явуулчих үедээ гэдэг юм уу яа тий ингээ мэддэг л аахгүй юу да тий мэддэг л аахгүй юу да. Тэгэхэд надад яг ийм чат ирж байгаа аахгүй юу нэг хичээс тий ингээд 0 руу гадаа 0-той нэг айл байсан юм л да найзах нь гэж байгаа. Хамгийн сайн найз нь гэсэн. Тэгээ 0 руу орчоод буцаад гэрлөө орохгүй гэрийнх нь үдэн дэрсэн чинь нөхөртөөгөө хүүхэд гаргаагүй юу гэсэн гэлээ хүүхэд гаргаагүй хүүхний доор цамцаа тавьсан байх юм ингээ загинж яхын сонссон гэж байгаа байхгүй юу. Тэгээ заавал тэгж хэлэх ямар албатай зүгээр чи наа чи хүн сууж байгаа газар яагаад цамцаа тавьсан бэ гэж хэлж болно ш. Тэгэхээр тэр хүн тэгж хэлж ийна гэдэг чинь далдуураа ингээ нөхөртөөгөө хардаад нөхөр нь тэр эмэгтэйг сонирхчих вэ хүүхэдгүй болохоор энэ хүүхдийн гаргаа өгсөн намайг хайчих вэ гэсэн нэг юм өөртөө итгэлгүй байдлаасаа ч юм уу болоод байгаа мó нөгөө юм хөөрхөн эмэгтэйгийн хүүхэд гаргаж чадахгүй байгаад байна. За яг үнэхээр хүүхэд гаргаж чадахгүй байлаа салтганаад идэг юмнууд байж магадгүй штэ. Ингээл айлгуутаал те жамбагнаад идэг юмнууд байж магадгүй. Тэгтэл ер нь их зовлон үдсэн хүн их ухаантай байдаг гэж би боддتي. Ингээл анзаараад л байхад үнэхээр тэ тархиндаа асуудалтай ийм оюуны асуудалтай биш л бол их зовлон үдсэн зүдсэн хүн их ухаантай байдаг. Юмыг их олон өнцгөө сардаг, амьдралд их хар ухаантай, амьдралыг их эвтэйхэн ингээд тэ нэг хүнийг шархлуулчихгүй өөрөө шарх авчихад ингээл баг тэ зүгээрээ гэж явж идэг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр нэг ийм тал байна. Би ч өөр юу ярих гэж хэлээ. Тэгээд дээрэс нь одоо энэ тэр өмнөх ихний нэг партнер дээр тэр бичлэгэн дээр комментэн дээр нэг коммент ирсэн. Нэг юм шиг байлаа. Бид нар угаасаа цалин муу байна. Хаста бараг л ядаргаатай ухааны юм ярьсан байлээ бичсэн байсан. Тэгээд ингээд бид нар бүгдээрээ ажиллаа өөртөө сонгоод хийдэг те. Тэгээд тэр цалин анханасаа ямар байсан. Тэгэл та нар ажилд орсон. Тэг бидрийг имжлэхийн төлөө эмч болсонд ч баярлалаа. Гэхдээ цалинг ингээд татвар төлөгчдийн мөнгө хангалттай өгөхөр байгаа. Тэ эндээс улс бодлогоо явуулаад та нарт хангалттай цалин өгч чадахгүй байгаа. Улсад хэлэх хэрэгтэй тэ. Тэрнээс ингээд та нар өвчтөе ард иргэдээ өвдөж зовх юм бол зовсон нэгнийг инэрья гэд тангарах өргөө та нар эмч болсон болохоор ингээд өвчтөе хүмүүс рүү уурлах биш тэ ууралмаар явал одоо ингээд чагсдаг чинь зөв штэ тэ цалингаа нэмүүлье гэж чагсан зөв тэгэнгүүт өвчтөн рүүгээ бидний цалин бага байна. Цалин бага байгаа болохоор бид нар стресстэй байна. Бид нар уурлаад байна. Бид нар гарын мөнгө аваад байна гэж байгаа юм шиг ингээд хандлага гаргаж бас болохгүй. Энэ бол гэхдээ зарим эмчнэр зарим газар юм шиг байгаа. Үнэхээр хүний төлөө үнэхээр тийм гоё эмчнэр байдаг л бах. Би бол ганцхан л эмч мэднэ. Би баг нурынхаа цэрэн даваа эмчийг л би мэднэ. Яг уу хүн гарын цайлгадаг л бах. Тэгтээ мэдхгүй зүгээр надад амхээр хайр дууран хүн шиг санагдсан. Дээрээс нь эмэгтэй хүн гэдэг заяо. Эмэгтэй хүн гэдэг чинь байглаасаа их ойлгож байна уу? Бүх юмны их ээж баггүй юу? Тэгэхээр эмэгтэй хүнээс хамгийн тэр сайхан хайр, хамгийн тэр нандин, тэр гоё амьдралыг тэтгэсэн тэр бүх сайн сайхан эмэгтэй хүнээс ингээ гарч ах хэвээр. Бидэрт тэгэх гэж бидрийг энэ ертөнцид бүтээсэн те. Бидэр тэгэх гэж ингээ баг хүүхэд тээдэг. Та нар бодлоо. Зүгээр хүүхэд тээгээд төрүүлээд ингээ ээж байна гэдэг чинь амар гайхалтай зүйл. Би одооч би жирэмслээд би хүүхэд ингээ тээгээд надаас хүүхэд гараад би ингээд миний гисэн дотор ингээ хүүхэд үсээд гараад ирнэ гэж би төсөөлөхөр заримдаа итгэдэггүй тхүү. Би бүр ингээд итгэдэггүй. Бүр ямар сони юм бэ гэж бодоод байдаг. Тэгэнгүүт
Эмэгтэй хүн гэдэг чинь байгалийн хамгийн гоё, хамгийн тансаг, хамгийн яруу тэр бүх гоё юм чи эмэгтэй хүн байх хэрэгтэй тий. Тэгэхэд зарим үнэхээр хэцүү эмэгтэйчүүд тий how to love гэж яаж хайрлагдсанаасаа тий ингээд үнэхээр хэцүү эмэгтэйчүүд байна манайхаа ийм одоо хүүхэд яг ингээд төрөх ёстой ч юм уу те ингээд байж яснаа хүүхэд болцоо. Тэгээд ийм тэр хүний ихийн зүүн совин наачцээ. Тэ байгаль ихээс өсөн тэр их хүний зөн нь хайчцээ. Тэ өөрөө л амьдарч байвал бусд нь хамаагүй юм шиг ингээд амар сонь эмгтээчүүд байдаг. Энэ бас л дахиад амар том бүлэг. Ингээ ярих юм бол айгүй урт юм болно. Тэгэл зүгээр ингээд бодохоор эмгтээчүүд нь штэ тэ хүмүүс одоо эмгтээчүүд гэлтгүү дээ дэлхий дээр байгаа бүх хүмүүс ингээд сайн муу гэд ялгаатай байдаг шиг эмгтээчүүд ч гэсэн сайн муу гэж ялгаатай л байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг л тэр зарчмаар ингээд нэрэ сохрын газар сохор доглон газар доглон гэдэг лөө. Тэгэл нэрээ амьдарч байгаа шүү дээ хэдүүлээ те. Тэгэхээр ядаж эмгтээчүүд маань нэг нэгэндээ хайртай бай. Нэг нэгэндээ муу муухай хэлэхгүй бай. Тэ эр хүн яагаад эр хүндээ хайртай ингээд би хэлдэг шүү дээ. Тийм байна. За. Тэгээд за ямарсан нэг юм уугаад их. Бүр энэ рүү сэтгэл санаа яваад. Яг би энэ болгоноороо та нартай ингээд лекц уншаал те та нарыг ухаараач ойлгооч энтер гэдэг байгаа юм биш те. Зүгээр л хүн болгон ингээд үзэл бодлоо илэрхийлдэг болсон энэ үед яг тэрний адилаар л би ингээд үзэл бодлоо л илэрхийлж байгаа. Миний дотор хүн юм байна. Би ингэж л бодож гин, би ингэж мэдэрсэн. Хэцүү шүү, сайхан шүү гэдэг юмнуудаа л ингээд ярьж байгаа л хэлбэр шүү. За одоо хэдүүлээ гоё нөгөө ирсэн юу руу оръё. Чатнууд руугаа оръё. За би энэчнээс эхлүүлээд. За одоо хамгийн ихний чат болохоор энэ гэхдээ нөгөө энэ тэнд нь оруулаад би авчихсан байгаа шүү. За сайн уу YouTube бичлэгийг нь сая үзлээ. Заваараа миний бичих зүйлсийг уншаад үзээсэй гэж хүсэж байна. Нэгт нь жирэмсэлж байна гэдэг чинь хамгийн том кейс шүү гинэ. Би 2 удаа савны гадуур 1 удаа өсөлтгүй болж байсан. Хүнд хэцүү цаг үеийг тоолсан. Бас л баахан хувийн эмнэлэгт үзүүлээд л тэр сайн энэ сайн гэсэн болгонд үзүүлээд л хээгээ өгөөд байс хийгээд л хоёрт нь аз олж их нялхсан одоогоор хүлээн авахын эрхлэгч эмч Бат ашиг гээд мундаг эмчтэй намайг холбож өгсөн. Би мэдээж тэр эмчтэй уулзах үедээ үнэхээр даун болчихсон, нулимс цэйлэгнэх гээд л хоолой зангираад л яриад үзүүлж байсан. Тэгтэл тэр эмч жирэмсэн болоод байна гэдэг чинь үнэхээр сайн шүү. Зүгээр хоёулаа болно гэж хэлэхэд бүр үхтлээ баярлсан гин. Гуравт нь 2 удаа савны гадуур болсны дараа савны гадуур болохдоо шимэгдүүлэх тариа энэ нөгөө галаглаа бичсэн болохоор айгүй хэцүү юм аа. Шимэгдүүлэх тариа нь үйлчилсэн учраас хаалгаанд орж өрийн суугаа тайруулаагүй. Дахиад 2 зураас болж гэхдээ хамгийн сонин савндаа ороод ирчихсэн байсан боловч өсөлтгүй болчихсон байсан. Тэр эмчтэрээ абортонд ороод тэрнээс хойш ийм шинжилгээ өгөөдөр гээд одоо ийм уугаад тариул гэх мэт эмчилгээ шинжилгээг хийлгэж улирал яваад 9 сараас нөхөртөөгөө хамт полин хүчил 3 сар уугаад одоо зүгээрээ гэд явуулсан. Дөрөвт нь хэлсэн ёсоор полин хүчлээ уугаад 11 сард дахин айдастай 2 зураас харсан. Ёо алдчаал дахиад 2 зураас харна гэдэг амар шүү те манайхаа. Цаанаасаа л мэдээж айдас төрөөд л гэхдээ доошоо юу ч гарахгүй час гэж хатгахгүй ер нь л өөр байсан. Айдастай боловч тайван байсан. Тэгсэн эмч маань үзүүлэх шаардлагагүй 2 сартаа болсон үедээ хүрээдэргээд очтол хэвийн жирэмсэн байсан гинэ. Амар хөөрхөн. Ингэж 2014 оноос хойш 2019 оны хооронд туулсан зовлон дуусаж 29 настайдаа 19 онд охинтойгоо уулзсан. Охиноо төрүүлээд жилийн дараа жирэмснээс хамгаалахгүй байж болно гэж эмч хэлсэн. 6-т нь 2 жил, 3 жил, 4 жил боллоо. Жирэмсэн болдгоо. Дахиад эмч дээрээ очиод сарын дараа жирэмсэн болсон боловч савны дотор гадна хаанч харагдаагүй. Хээгээ хидтэй байсныг санахгүй байна. Гэхдээ жирэмсэн гэж гарч байсан. Бас нэлээд олон өгсөн. Гэтэл
Эмч маань намайг өөр эмчэд захиж үлдээгээд гадагшаа явхад нь би өөрийнхөө биеийг мэдээд тэр эмчтэр нь очоогүй. Энэ 6 сард 2 зураас гарсан. 7-д нь 7 дугаар сарын биений юм хэвэн ирж дуусаад 8 сар жирэмсэн болсноо мэдээд 5 жилийн дараа хүүтэйгээ уулзсан. 8. Хүү маань одоо ой 9 сартай болсон. Би хамгаалахгүй 9 сар болсон боловч одоо жирэмсэн болохгүй л байна. 9 нь өөр бусад хувийн эмнэлэг цаг мөнгөө бити үрээрээ гэж хүсэж байна. Миний эмч одоо хүртэл их налах хэвээр стил ажиллаж байгаа. Хүлээ авах руу н ороод эрхлэгч гээд өрөөнд нь ороод гуйгаад уулзаасаа гэж хүсэж байна. 18 оноос хойш үзүүлж авсан ямар сайн хүн болохыг мэддэг учраас зөвлөгөө өгч байгаа шүү. Мөнгө төгрөгөө тэдийг өг гэж мөнгө нэхэж байгаагүй. Хүнлэг хүн байгаамаа. Нөхөр бит хоёр голдоо ортол баярлаж явдаг даа гэсэн юм чат байна. Тэгээд 2018 онд анх намайг очиход дутуу тээлтийн цагийн эрхлэгч байсан хүн байгаамаа. Манай гэр бүлийн хайрлаж, бодож, болгоож, талархаж явдаг эмчигээ зааж өгөхөөр өөрийнхөө төвхийг биччихлээ. Тунгааж бодоод шийдэрээ өөрөө туулсан мөнгө цаг хугацаагаа бодоод зөвлөж байгаа шүү гин. Баярлалаа хөөрхөн минь. Үнэхээр хөөрхөн баярлалаа. За тэгээ хоёр дахь чат ч за. Сайн уу? YouTube-ээр үзээд ороод ирлээ. Юун түрүүнд зөрөгтэй ил гарч ирсэнд баярлалаа. Би ч бас яг л адилхан зовлон үзэж ил гарч инээж далд орч уйлж авч байна. Удахгүй хүсэн хүлээсэн бэбитэй болоорой гэж өрөөё. Асуулт асуухад ямар групп байдсан болоо? Тэм групп байдаг гэж сонссон гинэ. Өндгөн спа жирэмслэлт гэсэн групп байдаг санагдчихэв. Хөрхнө би хариулаагүй байна. Чи ороод үзээрэй за. За 3 дахь чат нь шүү. Сайн байна уу? Худалч хүнд бараг 4-5 жилийн өмнөөс дагсан баха. Нүрээ их цэвэрхэн боддог, бас арьсан их гоё харагддаг болохоор юу хэрэглэж яаж ингэж будаад байдаг юм бол доо гэж сонирхож дагаж байла. Сая YouTube-д орсон бичлэгийг нь хараад хүү манай ихч байна штэ гэд үздэл миний хизээж төсөөлж байгаагүй мэддэггүй эмзэг сэдвийг нулимсаа төвчин ядан ярахыг нь хараад дагаж уйлж үзээд дуусгалаа. Эмэгтэй үнийг ийм өнцгөөс огт харж үзэж байгаагүй би хүүхдээ хараад залуу нас бараг дуусчлаа гэж боддог байсан бодлоосоо маш ихээр эцсэн. Ямар их зүйлсийг яаж ингэж давж чадсан бол доо гэдэл бүр хоолойд юм тэглэн сонсож дуусгалаа. Энэ бүхний ард хөөхөн үрээ тэврээд толгойдоо алчуур зүүсэн би энэ чатыг ингээ 3 дахь уншиж байна. Би унших болгондоо уйлдаг. Энэ бүхний ард хөөхөн үрээ тэврээд толгойдоо алчуур зүүсэн инээд алдсан төрхийг нь харнаа гэд бичээд үлдээлээ хээ гин. Мундаг юмаа та минь. Гар урлал, сормос хөмсгний ургуулагч, мөн нүүр будалт гэдэл мундаг зүйлсийг хийдэг хүн шүү. Болдог бол чангаас чанга тэврэх юмсан. Хаа нэгтээ тааруул очоод заавал тэвэрнэ гэв. Үнэхээр бүр ингээ хэлэх үг алга. Хөөхөн багаз амар ингээд чин сэтгэл харагдаж байгаа байхгүй те. Бүр мэдрэгдэж байгааз. Зөндөө баярлалаа. За 4 дахь чат нь. Сайн уу? Сүүлийн бичлэгийг нь үзээд бичмээр санагцсан юм аа. Яг 2 жилийн өмнө 4 сарын зайтай 2 жирэмслээд нэг нь өсөлтгүй, нэг нь савны гадуур болоод уйлаад сэтгэл готролд ороод өндийгчгүй байлаа. Тэгтээ 5 сарын дараа жирэмслэгээр төлөвлөд байсан. Хоолой аль болох эрүүл болгож өдөр болгон Д витамин, фолиин хүчил, кальц уугаад ханиад хөрөхгүй л эм уудаггүй байсан хүн тэгээд л бэлдээд л байсан. Эмч маань өөртөө анхаар витамин уу, хоолой эрүүл болго, сэтгэл санаагаа тайван байлга болно л гэж байсан. Одоо охиндоо хүрч байгаа. Охиноо тэврээд л байж байна.
Болноо, эмч болохгүй боломжгүй гэсэн ч боломж байдаг юм чинь. Өөрсдөө л бие сайн хичээвэл болдог юм бэлээ. Тэгтээ 2 зураас харахаараа идэх шээхээс бусдаар өндөгчгүй хөлөө сойгоод хэвтээд байгаарай. 2026 онд ээж болохын эрүүл тавь. Би бас нөхөртөөгөө 10 жил болж ээж охинтой болсон шүү. Жирэмснээ мэдээл өндөгөөгүй. Юу ч хийгээгүй. Тэгээл гамнаж байх юм билээ гэсэн байна. Хөлөө сойгоод л хэвтээд байгаарай. 2026 онд ээж болохын эрүүл тавь. Тэгснэ тэгнэ. Нүдэнд бүр ээжтэйгээ адилхан дальжгар шар охин харагдаад байгаа чин удахгүй бэбитэй болсон мэдээ дуулгаад бичлэг хийхээр нь тэр болж байгаа эз гэд хараад сууж байхаа мэдээд байна гэсэн мэд. Ерөөл бат оршигэ хөөрхнөө. Ямар хөөрхөн. 5 дахь хүний чатаа уншия. Хай. Миний энэ чатыг унших болов уу, үгүй болов уу гэдгийг мэдэхгүй байгаач YouTube дэх таны бичлэгийг үзээд бичиж байна. Танд баярлалаа. Энэ зүйлийн төлөө дуурж байгаад зориг гаргахсанд маш их баярлалаа. Одоо би 25-тай залуу гэр бүл, савны гадуурх, мөн зулбах, энэ их сэтгэлийн зовлон биеэрээ туулж яваа эмэгтэй байгаамаа. Энэ онд нийт 4 удаа ойрхон зулбсан болохоор таныг яаж их зовж, яаж их өвдөж байгаа гэдгийг маш сайн ойлгож байна. Итгэл танд байхад Бурхны сахиусан тэнгэр дэлхийн хүн бол тань дээр ирэх болно. Сэтгэлээр өөдрөг байгаарай. Мундаг шүү та. Дахин баярлалаа гэсэн байна. Зүгээрээ энэ миний ч гэсэн асуудал. Энэ хэдтгэн 6 дахь нь. За би ингээд дугаарлаа яваа за. Өдрийн минь хүргэе. Сая чиний бичлэгийг үзээд баахан уйллаа. Надтай их адилхан санагдлаа. Би чамд хүсвэл өөрийнхөө түүхийг бичнэ гэхээр би бичээрэй гэдгсэн. Тэгээд уйлуулсан дуучлаарэ гэхэд бицэн гэсэн чинь хямраад их өнгө гэж санагцаа. Би бас өргөдөлтэй 10 жил болсон. Нөхөр маань намайг хаяад явсан. Тэр үе бодохоор одоо ч хямардаг гинэ. Үнэхээр хэцүү байсан. Монголд яваагүй имлэг байхгүй. Муу ээж минь л их шаналдаг байсан да. Үр хөндүүлж байгаагүй гин. Экс нөхөр маань чихэндээ цуг эмнэлгээр явдаг байсан. Сүүлдээ нэг өдөр л яваад өгсөн. Би ч сэтгэлээр унаж ээжигээ их зовоосон. Тэгээд гадагшаа явсан гин. Тэгээ 35 наснда өөрөөсөө 7 дүү залуутай танилцаад гадаадад бас хүний амьдралаар тоглоод явахтэй гэд өөрийнхөө тухайч хэллээгүй, хүнтэй сууж байсан, хүүхэд олдоггүй байснаа ч хэлээгүй. Яагаад тэгэхээр хүмүүсийн хандлага их муухай байдаг болохоор өнгөрсөн амьдралаа огт хэлж байгаагүй. Гэтэл нэг өдөр 2 зураас харсан. Амьдралдаа анх удаа үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэгээд тэр залуу надтай суухгүй байсан ч яах вэ гэж бодсон. Гэтэл тэр залууч маш их баярлаж хүлээж авсан. Одоо бит хоёр суусан. Би жил дараалаад 2 хүүтэй болсон. Одоо 40 настай ч 2 нялх маамаатай аз жаргалтай байна гэх. Амар гоё агааз. Тэгээд чиний яриаг үзээд хүмүүс суваа антер гэж хэлэхэд маш их эмзэгэлдэг байсан. Ингээл би хүнд ч хэрэггүй юм байна да гэж боддог байсан. Би гадагшаа яваад нэг ч эмнэлгээр яваагүй бараг хувь тавилантайгаа эвлэрсэн байсан гэхүү дээ. Миний тухай яриул нэр нууцлаад яриарай. Ярихгүй байсан ч болноо гэсэн байна. Амар хөөрхөн. Аз жаргал хүсье, хамгийн сайхныг хүсье. Монголд угаасаа ийм муухай хандлага байд юм а. Тэгээд чиний яриаг сонсоод шууд би өөрийнхөө тулсан амьдралыг бодоод гинэт амар уйлсан гин. Яана манайхаа уучлаарай, бити ингэж хямраарай. Тэгээд чамд урам өгөх гээд бицэн юм шүү гин. Баярлалаа, надад амар урам болсон. Тэ ингээд хэдүүлээ угаасаа ингэмээр байна. Хүүхэд гарахгүй байлаа гэд хүний өмнө гимшдэгэ. Хүмүүсээс нуудгаа, ичдэгэ болох хэрэгтэй. Зоригтой ах хэрэгтэй те. Зүгээр зоригтой ах хэрэгтэй. Хэдүүлээ амар өөр бай те. Ямар хүн болгонд бид нар хүүхэд гаргаж өөртөө юм уу те. Энийг би нөгөө уг нь өмнө нөгөө хийгээ хадгалсан байсан part 2 дээрээ айгуу гоё дэлгэрэнгүй ярьсан. Хэрвээ та нар үзмээр байвал хэлээрэй за би оруулъя. За дараагийнх нь. Хей сайн уу хөөрхнөө? Үзэгч нь байна. Би өчигдөр бичлэгийг нь үзээд надад ч бас адилхан асуудал байсан. Савны гадуурх болж исэн бас 2 удаа өсөлтгөө гэж онш авч байсан. Манай ах эмзүүч тэгээд хүмүүс асуудлаа хэлээд орохоор эвикер болон поли уугаараа гэж зөвлөөд олон хүмүүс үр дүнтэй байна гэж эрдэг талаар хэлээл байдаг байсан. Тэгээд тэрийн эцэст нь үзье гэж бодоод 7-8 сард уусан. Тэгээд би бүр жирэмсэн болсон. Өмнө бүтлгүүдэд байсан
айцтай байсан. Тэгээд бас жоохон цус үзэгдээд эмнэлэг яралтай очисон. Булчин суллах юм бичиж өгсөн. Уугаад гайгүй байсан. Тэгсэн 3 сартайдаа бас л доошоо цус гараад 3 галт очиж үзүүлээд тогтоох имчилгээ хийлгээд 7 хоног хэвтээд гарсан. Алхаад доошоо айгүй өвддөг байсан. Тэгээд хол замд явахгүй, бэлгийн харилцаанд орохгүй, гам барьсаар агаад төрсөн. Чамайг би поли бас эвикер тууштай уугаад үзээсэй л гэж бодож байна. Би ойр тойрныхондоо хүртэл санал болгодгоо. Манай найз охин ч бас уугаад төрсөн гэсэн байна. Би нэрээ яг энийг хэрэгжүүлэх гэж байгаа нэрээ манайхаа одооноос нөгөө полиго ууж байгаа хажуугаар нэвикер уuna гэд яг нөгөө гараад байгаа одоо шавхрагын цус байгаа штэ эдгэрийг дуусгаар нь ой гэж бодож байгаа шүү. Тэгээ энэ гоё зөвлөгөөг өгсөн хөрхөндөө зөндөө их баярлаа. Амар гоё зөвлөгөө байсан. Тэгээд энэ эмэгтэйтэй жоохон чаталсан. Тэгээд би бүр биеэрээ амламаар байна. Энэнд би амар итгэдэг гэсэн байна. Тэгээд амжилт хөөрхнөө сайхан өрсөйтэй болоод уулзъя гэж энэ амар хөөрхөн байна. Тэгээд энэ эмэгтэйгийн маань хүүхдүүд нь томонд өрөвтэй баг нь 2-той гинэ. Эхнийхээ давцсан бахад тэгээд сайхан болчихноо хичээгээрээ амжилт 2 чаднаа гинэ. Амар хүсэж чичрээд ахаар амьдрал бүр хясаад байд юм биш үү. Тэгээ зүгээр л сайхан урсгалаараа поли эвикерээ уугаад л төлөвлөсөн хугацаанд сарын юмэрснээс 14-5 хоног тоолоод тэр оройн хийгээд ууж барилгүй бүхсэн доороо дэр тавиад хоноолж жирмээ заяа гинэ. Хөрх. За тэгээ дараагийнх нь хай орой минь сая бичлэгийг үзлээ. Юуны түрүүнд чи хамгийн хичээж байгаа мундаг эмэгтэй шүү гэж хэлмээр байна. Би 2021, 22, 23 онд жирэмсэн болоод зулвсан. 24 онд биохим буюу яг таны хэлж байгаа жирэмсэн болсон. Үнэхээр хэцүү байсан. Дараа нь удалгүй жирэмсэн болоод одоо төрөөд удаагүй байна. Баахан уйллаа. Яг л тэр үедээ очисон юм шиг мэдрэмж авлаа гэнэ. Одоо төрөөд сайхан хүүтэй болсон. Үнэхээр тогтож үлдсэн. Тэгэхээр юунд санаа зовлгүй. Хойлын хүчлээ уугаарай л гэж байна. Тэгээд танихгүй ч гэсэн бичлэгийг байнга үздэг шүү. Хүүхэд ирэх үедээ л ирдэг юм байна лээ. Би ч сүүлдээ бүр жирэмсэн болоод за яавалч яг гэж бодоод бодсон. Хүн тийм болдгийм байна лээ. Угаасаа тэгдэг. Заста болиг гэж боддог тий. Сэтгэл санаа дархлаа суугаад гинэ. Хөөрхөн. За дараагийнх нь орой минь дээ. Сая бичлэгийг үзлээ. Надтай л зарим зүйл нь адилхан байсан болохоор чатчиж байна. Намайг 16 настай байхад миний бие өвдөөд эмчэд үзүүлсэн. Эхо тараад хүнтэй унтаж үзээгүй гэсэн асуулгаар олгоо гэж онцлоод хаалганд орсон. Гэвч тэр нь олгоо биш өндгөвч хагарсан байсан. Мис заслын тасаг болохоор шууд хагарсан болохоор нь авчихсан юм байна лээ. Сүүлд нь эмгтээчүүдийн эмнэлэгт хэвцсэн бол ойж үлдээж болох байсан гэдгийг мэдсэн. Өндгөвч хагарна гэснээс нэрээ манайхаа би нэг 12 онд лөө 13 онд тэр чинь нөхрийнхөө өмнөх экстэйгээ өргөдөг байсан. Тэгээ би чойрт байхад миний гент ингээл бөөлжөөл эхэлсэхгүй бүр амар болоод тэгээд чойрын эмнэлэгт үзүүлээд ясан чинь хавдар гэж маадгүйгээд тэгээд чойроос тэр шөндөө гараад Улаанбаатар хотод их нялхсдэр ирээд тэгээд хавдар биш ээ гэдгийг сонсоо тайвширсан. Гэхдээ тэр үед савны гадна гэж маадгүйгээд тэгээд тэгэхэд би анх савны гадна гэж юм байд юм бэ гэдгийг мэдчихсэн байхгүй. Тэгээд яасан чи хаалганд ордогхгүй шууд нээлттэй хаалганд одоогийнх шиг тэгж байхгүй штэ тий шимэгдүүл нисэн юу ч байхгүй зүгээр шууд хаалганд оруулсан нээлттэй. Тэгээ оруулсан чинь маргааш нь ингээд маргааш нь нөлөө миний нөгөө наркоз хагас наркозтэйс болохоор би ингээд жоохон орон гарантай да. Тэгээ хөвтчихсэн чи эмч нь орж ирсэн ээ. Хүүхдээ чи ерөөсө жирэмсэн биш байна. Зүүн талын өндөвч чинь дотроо хагарч тэгээд чамд цус гэж ерөөсөө алга. Чи ингээ бүхэл бүтэн өндөвч чи хагарчаад тахад дотроо 80 г цус алдсан байна. Өндөвч чи аваагүй шүү. Оёод үлдээж гисэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр би яг баруун талаараа жирэмслээд байгаа юм байлээ. Тэгээд ийм байна. Одоо хүний л амьдрал одоо юугүй. Тэгээд сүүлд нь хүнтэй суугаад жирэмсэн болохгүй 3 жил хүрэх гээд эмнэлгээр баахан явсан. Их налхсан зөвлөх сүхээгээд эмч эс эмнэлгийн инх тайван эмчдэр сар болгон үзүүлж жирэмслэх янз бүрийн юм болон хяналтанд явж агаад үрийн суугаа шалгуулсан.
Энэ хоёр эмчтэй маш их баярлдаг. Өмнө өндгөвчний хаалганаас болоод наалдаж үүссэн байна гэд өрн сувагч хөлөөлөх хаалганд орсон. Ахаад гидротопац хийлгээд ахаад жирэмсэн болсон. Одоо 2 хөөрхөн хүүхэдтэй коронагийн үед хөл хорионы үед жирэмсэн болсон савны гадуур холоод яг чиний бичлэг дээр зүйл болсон. Бүр зүрх сэтгэлээр унгаасан. Энэ амар өвчний үед гэртээ байж байхгүй ирлээ энтер гэд үүднээсээ нүд үзүүрлээд ядаж хахад өрөө байхгүйгээд цэвэрлэгээ хийлгээд 2 цаг түр хөвддөг өрөөнд нь 2 хонуулаад тэр хооронд сэтгэл зүйн хямралд орсон. Эхот харагдахгүй гадуур явбал цус алдаж үхнэ гэд өмнө ихнэлхс твтэж төрж байсан. Савны гадуурх гэсэн нэг төрөх байсан. Биний юм ирэхгүй байж хахад тест үзээд биний имэрчгээр хямраад хүүхэд хүсэх ямар хэцүүг мэднэ. Яг л миний туусан зам байна. Хаалганд орсон эсвэл гэмтэл авсан бол үрийн сууг шалгуулах ч юм уу эсвэл инх таван эмчид үзүүлээд үзэх үү? Одоо залуу байна, боломж байгаа л ах гэж бодож байна. Жирэмсэн болж байгаа юм чинь зөв аргаа олчихвол бүр нэг өндөвчгүй байсан болохоор ээж ааваас минь эхлээд бүх хүн санаа зовоод өөрөө шаналаад лайсан. Хоёр дахь дээрээ эмчилгээ хийлгээд одоо өндгөвчөө амраана гэд жирэмсэн болохгүй байхаар нь одоо турнаа гэд тураах юм уугаад байж байсан жирэмсэн болсон байсан. Бас гидротопац эмчилгээндээ эмчилгээ хийлгсэн байсан гэж байна. Баахан хэрэгтэй эрггүй биччихсэн байж магадгүй уучлаарай. Гэхдээ адилхан зовлонтой эмэгтэйчүүдэд төлөөлөөд бичлэг хийсэн байна. Яг л ийм хэцүү байдаг гэдгийг мэдэрсэн болохоор үнэхээр гол руу орсон бичлэг байлаа, баярлалаа. Чи жирэмсэлж чадаад байгаа болохоор одоо зөв эмчилгээгээ хийгээд явбал амжилттай жирэмсэлж чаднаа гэсэн байна. Баярлалаа. Дараагийнх нь. Сайн байна уу? Би өөртөө чинь нэг жил хүүхэд гаргахгүй юм зовлонтой. 11 жил нөхөр битээр шаналж их зовсон. Дараа нь хоёулаа Монголд хүнд муу хилэгдэж байхаар гээд Швед улс руу явсан. Тэнд очиод 10 сарын дараа генет цус алдаад ахаар нь үзүүлтэл жирэмсэн болсон байсан. Тэгээд эмнэлэгт нь 2 өдөр хөвтөөд байнгын эмчийн үзлэгт байжгаад 7 сартай 900 грамм хүүтэй болсон гэнэ хөөхөн. 2 сар эмнэлэгт хүүгээ асарч агаад гаргаад хүү маань 6 удаа хаалганд орж иж зүгээр болсон. Одоо 12 настай болсон. Хүү маань миний хүүхэд гаргахгүй байсан шалтгаан нь хортой нөхцөл удаан байсан гэж харсан. Би хортой газар ажиллаж байгаагүй. Монголын утаанаас болсон гэж боддог. Хамгийн сайн найз маань одоо энэ нөгөө миний ярьсан жишээ. Би засчаад буцаад гэрлүүн орох гээд үүдэнд нь очтол хүүхэд гаргадаггүй эмийн доор цамцаа эмийн доор гэсэн мааш бүр цамцаа тавьсан байна гэд нөхрөө загнаж байсан. Тэгэж байгаа аахгүй юу. Тэгээд хөөхөн хосууд минь даван шүү. Ээж болохоор хамгийн сайн ээж болдог юм байна лээ шүү. Дандаа дэмждэг шүү. Швед байхасаа сонсож эхэлсэн. Нүднээс чинь чамайг ямар сайн хүн бэ гэдэг харагдаг шүү. Хөөхнөө амжилт гэсэн байна. Тэгэхдээ хан чинь миний хантай ижил санагдаад та хоёрыг хараад нөхөр маань мессеж чичээрээ гээд гинэ. Ингээд юм маш гой чатнууд ирсэн байгаас манайхаа. Тэгээ ямар ч хэлсэн чатнуудаасаа ингээд надаа би нөгөө ухаж хайх гэж бүр 80 хэдэн мянган юм хийдэг хүн чинь янз бүрийн чатнууд надаа байдаг. Тэр дундаасаа онцолж олж авсан чатнууд маань эдгээр л байлаа. Тэгэхээр ингээд өргөдөлтэй гэр бүл маш их байгаас. Тэгээ саяхан бас TV5 дээр төрөлт айгу багассан, эрс багассан гэд мэдээлж илээ. Тэгэхээр тэрэн дээр нь уусаа яаж дугаа ах вэ? Ийм их савны гадуур болж байгаа юм чи яаж хүн ам өсгөвдөө гэж бичээл орхицсан. Хүмүүс лайк дараад лээ. Гэхдээ тэгээд лайк дараач яахад тий. Угаасаа үнэн та нар тэр ихнэлгсэн тэгэл өөр эмнэлгүүдийн ч гэдэм юм ингээд эмэгтэйчүүдийн мэслийн тасагт нь очоорой, үзээрэй, хараарай. Энэ эрүүл мэндийн яам эдэр одоо мэдчихэл байгаа хэлгүүдээ те энэ утаа мутаатайгаа нэг дөрвтэй тэмцэхгүй мөнгө дагж гүсээр итгэлийн улс орон энэ бүх юмнууд чинь сөнлөө манайха нэрээ шүү. Тэр энд нэг юм хөөрхөн сэтгэл байсан заяа YouTube дээр ингүн гэд охин бичсэн байгаа эмэгтэй хөлтөл юм шиг ба. Би одоо эмэгтэйчүүдийн эмч болох гээд одоо сураад явж байгаа. Таны энэ бичлэгийг үзээд таныг үзсэн эмч нар ямар өөдгөө юм бэ? Мэргэжилдээ эзэн болж чадаагүй хүмүүс эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа гэхээр л би энэ мэргэжлэр сурахдаа маш ихтгэлтэй боллоо. Ийм асуудалтай ээжүүд, эмэгтэйчүүдийг эмчлээд, зааж зөвлөж, эрүүл саруул өрийг нь үнэрлүүлж, жаргалтай болгоноо
Ийм зүйлстэй нүүр тулаад явж байгаа эмэгтэйчүүд үүнийг уншаад танд удахгүй сайхан зүйлс тохиолдноо битгий бууж өгөөрэй. Wonderful Womans гэсэн байна. Ийм бүр 72 лайк майк авсан биш хөөхөн. Ямар гоё комент вэ гэсэн байна. Хөөх ямар хөөх юм мундаг сайн эмч болоорой гэсэн байна. Манай эмэгтэйчүүд нэр хөөхөн байгааз. Бас энд нэг юм сэтгэлэн болор туяа инфат 1464 гинэ. Хизээч хэний ч хөндөөгөө магадгүй тоогоогүй сэдвийг нийгэмд таниулж байгаа танаар бахархаж байна. Хичнээн жил хичнээн гэр бүл нүднээс талд ингэж шаналж явсан бол гэж боддогдлоо. Үргүүдэлтэй хүмүүс байдаг гэж мэддэгч нарийн юу туулж явааг нь мэддэггүй магадгүй сонирхож байгаагүй бах. Энэ видеог үзээд бусдын амьдралд хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг дахин ухаарлаа. Хэцүү ч гэсэн нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаад баяртай байна. Бүх эмэгтэйчүүд гэр бүлүүд энэ видеог нийтэд түгэж нийтийн анхааралд оруулаасаа гэж хүсэж байна. Бусдын амьдралд байдаг энгийн мэт зүйл хэн нэгний дэндүү хол мөрөөдөл байдаг гэж бодож ухаарч яваагүй байжээ. Эрүүл энхийг хүсье. Тэгсэн чинь буян заяаг 11:03 гинэ. Ягаад ч юм өөртөөгөө яг адилхан хөөхөн шар охинтой болох юм шиг санагдаад ах юм. Чанга тэврий хүчтэй байгаарэ. Happy Children 9457 сайд эможи тавьчих. Зүрхт арчлаа. Дөнгөж саяхан. За энэ Түмэн Баяр Урангоо гэдэг хүний комент байна. Эмч нарын харилцаа хандлага яг тийм эмзэг үед бол үнэхээр дэвсэлж чаддаг юм билээ. Үнэхээр түшээ зогсох сүлийн итгэлийг минь үг хэл хандлагаараа хөсөр хаяж чаддаг хүмүүс юм билээ. Хүүхэдтэй болохгүй 4 жил болохдоо хийх ажил ярилцах гавьяагүй хүмүүсийн амны зугаа их болсон. Бузар эмхтэй салхин доогуур нь явж болохгүй гэдэг үг их сонсож байсан. Эрэгтэй хүнд ч гэсэн хүүхэдхүү гэдэг нь найз нөхөдөө дээрлэхүүлэх нэг шалтгаан болсон байсан. Нэг найз нь миний муу ханд би өгөхөд миний хүүхэд үлдэн чи өхөл юу ч үлдэхгүй гэж хэлээд гомдоосон байдаг юм гин ямар муухай юм бэ. Ирчүүд бас амар амаа билүүддэг те. Зовлон жаргалаа хамтдаа даван туулаарай. 4 жилийн дараа сайхан охин урчилж аваад 2 жилийн дараа аавыгаа дураас хүүтэй болсон гин амар хөөрхө баяр хүргэе. Би тэтэл би бинээ дэмжиж туслан шүү. Хүчтэй байгаарай. Чи минь ч гэсэн мундаг юм уу? Эвидээ нэг нартай өдөр алаг өрөө тэрээд аз жаргалтайгаар нэмсгэлээд ээж нь гэдэг үгээ ам дүүрэн хилээд сууж явах тэр өдөр эрхийг өрөөе. Бодолдоо би өртөө болох л болно. Би ээж болно гэж маш итгэлтэйгээр байн бодож байгаарай. Бүсгүй минь тэврий гэсэн байна. За. Одоо энэ хараа бүр залуу хүүхдийн жишээ байгаа байхгүй. 19 настай жирэмсэн болоод баярлаад найз залуутайгаа 2 гэрээхэндээ хилээд бөөн баяруулж исэн чинь 3 сартаатай өсөлтгөө болсон байна гэдэг амар үг сонсоод зулбиж байсан. Эмчнэр байж болох хамгийн муу эрсдлийгч хилдэг юм байна лээ л дээ. Манай ээжэд дахиж жирэмслэхгүй ч байж магадгүй шүү гэж байсныг нь сонссон. 19 настай би чинь амар айцтай уйлаад л эмнэлгийн орон дээр хэвдэж байхад асрагч байсан уу, совлогч байсан уу? Нэг ихч миний дүү жоохон байна. Залуу байгаа юм чинь зүгээрээ дараа жил хөөхөн мааматай болох гээд 100 ихчээ би төрөх гээд ирлээгээд хүрээд ирээрээ гэж хэлж исэн. Одоо хүртэл хэлсэн үгс нь мартагддаггүй. Манай эмч совлогч нар бүгд ийм гоё хамгийн эмзэг үе дээр байгаа эмэгтэй хүнд татвархдаггүй байгаасай. Яг үнэн. Тэгтээ ямар хөөрх юм те 100 гэдэг ихч ямар хөөрх ихч. Ингээл нэг иймэрхүү одоо эдрэг унших юм бол ингээд дуусахгүй та нар ээж бол чаддгүй ээж гэж байдаг гэдэг энэ видео руу маань ороод уншмаар байвал комментүүд нь уншаарай за. Нэг иймэрхүү л хандлагатай ингээд намайг өрөвдсөн байлээ. Тэгээд манайхаа ингээд хөөх юм нь яг хүний өрөвч сэтгэл гэдэг чинь цаанаасаа гардаг л да. Тэгтээ битгий өөрсдөө хямрааж уйлаарай. Битгий уйлаарай. Намайг дахиад уучлаарай. Надад үнэхээр энэ тал дээр дуурахад би хамаг үннээ ярахаас өөр арга байсангүй. Тэ хадам ээжтэй тэ аав өөрийнхөө ээж аавдаа ч гэсэн бас уучлахгүй маар байгаа хгүй юу. Тэр хүмүүст ингээд хичнээн тэр хүмүүсийг би ингээд ил харуулж зарлаагүй ч гэсэн намайг хараад л би чинь үрнэ штэ тэ ингээд хараад өмөлцчил байгаа байлгүй.
Тэсэн чи аав нэрээ сая амин хөөрхөн заяа. Өчтөр уржигдэр битээр манай гэр их багнуурт байдаг. Багнуурт очиод дүүгийнхаа хүүхдээ нэг насны төрсөн өдөр эгчтэй хоёр нөгөө ягаа би Анатагаа хөгшрөхөр нь хамт амьдарч болох уу гэдэг чинь 10 жилийн дараа дүүтэй болсон юм. Тэгээд тэр хоёр чинь нэгхэн өдрийн зайтай төрсөн 10 жилийн зайтай нэг өдрийн зайтай заяа. 1 сарын 5-нд Анаа нь 11 нас хүрээд сая 1 сарын 6-нд дүүн 1 нас хүрж байгаа хгүй ингээд төрсөн өдрийн хамт тэмдэглээд 6-нд бит хоёр багнуур ороод очичоод ирсэн. Тэгсэн чинь намайг орсон чаав. Манай амир хөөргөн зэ. Аяал орч. Хүй миний шар охин, миний бэли охин ирж ийн гэ. Наа дандаа миний бэли шиг охин. Бэлийн чинийх охин гэдэг байхгүй тэгсэн чинь орсон ч. Хүү миний бэли шиг охин ирж ийн гэснэ. Хөөш аав нь гэ сайн уу манайш авах заяа. Аав нэр чамайг амир ойлгосон шүү дээ гэхгүй. Тэгэхээр би юу гэсэн чинь би чамайг яа бичлэг хийгээд амар ойлгосон шүү. Манай аав одоо 68 таа за. Тэгээд амар хөөрхөн амар ойлгосон шүү дээ. Тэгэхээр би тийм үгүй. Би бүр гайхаад тэгсэн чи. Жоон байжсэн намайг дөөрөөцөн заяа. Уцаа ингээ миний уцаа гэсэн. Миний охин надад камерыг ажиллуулад өг гэл тэгдэг хгүй. Тэгэхээр би ингээ камерыг ажиллуулад өгсөхгүй. Бичлэгэн дээр нь тавь гэд. Тэгэхээр би одоо бичиж байгаа шаа би эхлүүлсэн шүү гэд ингээд уцаа нөхсөж ингээ байрцаа. Ингээд ингэсэн заяа. Бидрийг бичээд яриад байгаа за ингээ баг влог хийгээд өвөө баг жоохон Instagram татсан. Тэгээд тэрэндээ бүр инээ дэргээ айцсан за. Тэгээ би нөгөө наашаа явж буцаа явж байхдаа нөхөртөө хэлсэн. Манай аав намайг ойлгодог болсон биш гэсэн чинь манай нөхөр савч унаад байсан. Амар хөөрхөө. Намаа нөгөө бичлэг хийгээл би өмнө нь нөгөө яг ингээл галзуураад хүний сэтгэл зүйч аягүйсэн штэ. Галзуураад инээж өхрөөл ингээд бичлэг хийнгүүд манай эмэгтэй дүүтэгдэгс энэ анаа манайдаа хилээч энэ ани чи мэдрэл мууд жаа биш үү шүү гэдэг гэсэн. Тэгмүүд ээж хажинаас нь загнал чи юм одоо юуч битгүй ажиж юу хөөхтэйгээд байгаа маа гэл ингээд өгөөсөө байлаа. Тэгсэн чи тэрийг би яг зүгээр нэг сонсон л да. Тэгээд угаасаа хуучны хүмүүтэй ойлгохгүй юм чи ингээд орхицсан. Тэгээд битээ орхиж гэд. Тэгээ ажил надтай пэсэр найз амар пэс ухдаг болсон за. Тэгсэн чи арай хөөрхөө аав чамгаас амар ойлгосон шүү дээ хөөрхөн тэгсэн. Брэвэр хөөрхөн маа. Нүргээд дуусгая хэдүүлээ. Тэгээ дараагийн сэдвээр хэдүүлээ юу чи ярих юм те. Тэгээд надад ярих гэсэн сэдвүүд маш их байна. Ер нь их байна. Яг хөө миний ингээд бичлэгийг үзээд надтай таны аавра нийцээл те. Хоёлынгийнхэн сүнс ингээд тохироод үзэл бодол сүнс ингээд сүнсний холбоонд ингээд гайгуу гоё тохирч энтер байвал тэ үргэлжлүүлээд намайг үзсээр л байгаарай. Тэгээд subscribe дараад үзээрэй. Subscribe дарахгүй байсан чи яах вэ? Тэгээд үзээрэй намайг наттай хамтаагаарай. Үзэл бодол нийлэхгүй. Тэ таны сэтгэлийг гонсоолгосон зарим зүйлс дээр өнцөг гаргасан бол бас суучлж ойлгоорой. 26 онд бүгдээрээ ээж болж чадахгүй байгаанууд нь бүгдээрээ ээж олно шүү заяа. Тэгээ ямар ч хэсэг энэ бүхний эцэст би нэг ээж болж ээж нэг та идэм санаа амрах баха те. Одоо ингээд гэр бүлийнхэн найз ч гэжтэй нэг олон найз аахгүй надаа. Гэр бүлийнхэн ингээ хайртай хүмүүс маань хадмууд маань ингээд нөхөр маань ингээ байжсэн зов шаналаад миний төлөө ингэжсэн бол одоо нэмэгцэн штэ та хэд нэмэгцэн штэ. Ингээд за та хэдийнхаа төлөө та хэдийгаа сэтгэлээ чинь амар амгалан болгохын төлөө би ч одоо энэ 26 онд айгуу сайхан хичээж агаад бебитэй болж та нарыгаа нэг амраа. Тэгээд ийм сайхан өрөөл тавиад хэдүүлээ. Энэ бичлэгийн түргээ дуусгая дөө. За тэгээ бай манайхаа. Би одоо энэ шүн хэд болж байгаа юм бэ цаг? 12 болсон ш та. Ёо дааш тийм баха нойр үрээдээсээ бүр. Би явж унтлаа манайхаа. Бай. Бүгдэнд нартай шүү. Гой комент гой чат бичсэн шүү та нар. Бай. Ёо. Ядарчихлаа.